Яасан байцгаана уу? За өнөөдөр бидний хувьд үхэр болон хилэнцгийн ордонд 18 сарын турш үлийн өөрийн зангилаа буюу астрологийн хувьд Rahu Ketu за хэртэл дагуулдаг юм хувь тавилангийн зөв чигийг заадаг зангилаанууд маань бол үхэр болон хилэнцгийн орд руу шилжсэн байгаа. Тэгэхээр энэ үеэр бол хүмүүсийн маань хувьд юу маш их өөрчлөлтөнд орох вэ? Мэдээж санхүүгийн асуудал, эдийн засаг, банк санхүү, мөнгөтэй харилцаа бол мэдээж өөрчлөлтөнд бол орно. Нөгөө талаас бас мэдээж гоо сайхны бүтээгдэхүүнд бас маш их өөрчлөлтүүд орох. Дээрээс нь энэ үеэр бас их тийм гоо сайхны шинэ мис ажилбарууд, царай зүсэнд ямар нэгэн байдлаар өөрчлөлт авчрах үе шинэлэг бүтээгдэхүүнүүд болон мис ажилбарууд гарч ирэх өндөр боломжтой. За нөгөө талаас болох юм бол мэдээж үл хөдлөх хөрөнгө бол мэдээж үхрийн ордтой холбоотой байдаг, хилэнцгийн ордтой холбоотой байдаг, хоол хүнстэй холбоотой өөрчлөлтүүд бас их гарч ирэх боломжтой. Идэж ууж байгаа хоол хүнсэн дээр шинэлэг өөрчлөлт авчрах үе хоол хүнстэй холбоотой өөрчлөлтүүд гарч ирэхээс гадна магадгүй шинэ бордоо, шинэ хоол хүнсийг өөрчлөлтөнд аваачих дэвшилтэд технологитой холбоотой зүйлүүд бол энэ үеэр гарч ирэх өндөр боломжтой. За үүнээс гадна бас нэг том өөрчлөлт бол мэдээ сэтгэл зүйн асуудлуудыг илүү их ярьж эхэлж байгаа. Эхлэх боломжийг ч гэсэндээ хэртэлт өөрөө бас маш их татж байгаа гэж бол астрологийн хувьд үзнэ. Ягаад тэгэхээр хилэнц бол астрологийн хувьд хамгийн их хүчтэй нөлөөллийг авчирдаг, травмаг бол өөрөө дагуулж явдаг. За сэтгцийн асуудал, хүчирхийлэл, сэтгэл зүйд болж байгаа олон хүнд хэцүү асуудлууд болон түүхтэй ямар нэгэн гинтийн цохилтуудыг бол хилэнцгийн орд өөрөө бол агуулж явдаг. Хилэнцгийн ордог бол ангараг гариг удирддаг. За үхрийн ордог бол сугар гариг удирддаг. Тэгэхээр энэ хоёрын хооронд бол хоёр том өөрчлөлтүүд юу авчирч байгаа гэхээр мэдээж хилэнцгийн ордонд хувь тавилангийн зангилаа буюу астрологийн хувьд тэр Rahu Ketu гэж яриад байгаа новорт нүүд болон сөвд нүүд маань үлийн өөрийн зангилаан толгой болон сүүл хэсэг бол мэдээж харчихсан байгаа. Тэгэхээр сүүл хэсэг нь бол мэдээж хилэнцгийн ордонд байршиж байгаа учраас альва зүйлийг бид нэр явуулах ёстой, өөрчлөх ёстой. Тухайн зүйлийг бол бид нэр ойлгож байгаа учраас тухайн зүйлээс яаж гарцаа олж өөртөө эргээд итгэлтэй болох нь мэдээж үхрийн ордны үндсийг өөрийгөө тодорхойлох, өөртөө итгэлтэй байх байдлуудыг бол шилжиж энэ тухайн access маань бол явагдана. Тийм учраас энэ үеэр хүмүүсийн маань хувь сэтгэл зүйтэй холбоотой олон асуудлууд буюу сүүл хэсэгт нь байгаа хилэнцгийн ордны асуудлууд болох хүчирхийлэл, сэтгэл зүйн асуудал, дээрээс нь бас хэмжээний мөнгө санхүүгийн асуудал, гэрлэлт, салалт бүгдээрээ хилэнцгийн орд өөрөө хариуцдаг бол энэ болгон маань сүүл хэсэгт нь шүргэлтэнд их өртөж байгаа учраас энэ үеэр янз бүрийн бустай холбоотой нууц, бусдын сэтгэл зүйн асуудал, өв хөрөнгө гэх мэтчлэн тэр чигээрээ хилэнц өөрөө нуугдмал боловч маш хүнд травматик үйл явдлуудыг татдаг хэсэгт бол сүүл хэсэг орж иж хэртэлт бол татаж ил гаргана. Эргээд үүнээс гарах боломжийг мэдээж үхрийн ордны толгой хэсэг рүү харчихсан байгаа хувь тавилангийн зангилаан толгой хэсэг буюу за тухайн асуудал дээр яаж үн цэнтэйгээр өөрийгөө өөрчилж бий болгож босгож авах уу. Дээрээс нь бас асуудал болгоныг ил тод гаргаж ирснээр эргээд ямар байдлаар өөрийнхөө үн цэнийг тодорхойлж өөрийнхөө амьдралыг дахин үргэлжлүүлэн авч явах боломжтой гэдгийг бас харуулах боломжоор хэртэлт маань татж байгаа. Тэгэхээр хэртэлт маань мэдээж 2023 оны 7 сар хүртэл явагдана. За үүнээс хойш бол мэдээж хоньны орд болон жилүүрийн орд руу бол харж эхэлнэ. Тэр болтол мэдээж энэ сэтгэл зүйн асуудлууд, дээрээс нь ямар нэгэн бусдад холбоотой нууц асуудлууд маш их идэвхтэй нээгдэж бусдад ил тод маш их болно. Тэгж янз бүрийн сэтгцийн өвчлөлүүд, хүнд элементийн өвчлөлүүд бас хөнгөн хэлбэрийн сэтгэл зүйн асуудлуудыг бас мэдээллийнхаа голоор бас оруулаад явбал боломжтой байхаас гадна мэдээж натал чартан дээрх энэ траума, хүчирхийлэл, эсвэл сэтгцийн асуудлууд бүх зүйлүүд маань бас нээлттэй байж байгаа учраас мэдээж миний зүгээс болон арт хийлийн зүгээс тодорхой хэмжээгээр өөртөө чинь тэр талаар чинь ярилцаж ойлголцож тухайн асуудлуудыг чинь танд ойлгуулах өндөр боломжтойгоос гадна натал чартан дээр хүмүүсийн хувьд хүчирхийлэл, амьдралд хандах хандлага, гэр бүлээс ирж байгаа хүчирхийлэл, нийгмээс ирж байгаа хүчирхийлэл, шашны хүчирхийлэл, өнгөрсөн амьдралаас ирсэн хүчирхийлэл, сэтгэл зүйн асуудал, траума өөрөө бас натал чартан дээр өөрөө байж байгаа учраас тухайн зүйлүүдийг уншиж судалж, тухайн зүйлүүдийг бас зөв тийш нь
ойлгож ухаарч тухайн асуудлуудаа та ойлгож мэдэх өндөр боломжтой гэсэн. Тэгэхээр натал чартн дээрээсээ та өөрийнхөө сэтгэл зүйн олон асуудлуудаас олж мэдхээс гадна нөгөө талаасаа таны хувьд бас эргээд тухайн энэ сэтгэл зүйн асуудал нийгэмтэй холбоотой байна уу, шашинтай холбоотой байна уу, эсвэл эдийн засагтай холбоотой байна уу, ядууралтай холбоотой байна уу, сэтгэл зүйн ямар асуудалтай холбогдож тухайн trauma-аас танд үүсэж байгаа вэ гэдгийг харах өндөр боломжтой. Тэгэхээр trauma маань зөвхөн гэр бүлээс бас гардаг зүйл биш. Энэ бол мэдээж нийгэмтэй маш их холбогддог. Бас мэдээж одоо өөрийн амьдралын хин нэгэн хүн гадна талын одоо нөлөөлөл маш их өндөртэй бас байдаг. Тэгэхээр хүмүүс маань одоо зөвхөн гэр бүл эцэг эхтэй холбоотойгоос гадна эргэн тойрны нийгэм эдийн засгийн одоо энэ үйл явдал одоо дайн дайжин гэдэг одоо бүх зүйлүүд эргээд холбоос одоо нэгтгэн одоо таны хувь сэтгэл зүйн trauma-г бас үүсгэж байдаг учраас гадна талын дотор талын ямар байдлаар энэ trauma танд үүсгэгдсэн байна гэдгийг бас олж мэдэх өндөр боломжтой. За нөгөө талаас болохоор мэдээж энэ trauma гэдэг зүйлийн тухай бол одоо маш их идэвхтэй ярьж эхэлсэн. За тухайн зүйлийг бол одоо маш их ил тод гаргахад нь бол тусалсан хүн бол мэдээж Гарбер Матей байгаа. Мэдээж өөрөө бол эмч хүн, эмнэлгийн одоо чиглэлээр маш олон жил ажилласан, өөрөө бас одоо өнгөр хүн байдаг. Тэгэхээр энэ хүн маань бас одоо мэдээж маш өндөр настай тухайн хүн бол мэдээж эмнэлгийн олон одоо өөрчлөлтүүд, эрүүл мэндтэй холбоотой олон асуудлуудыг үзэж туулж явж байхдаа хүнд өвчин болох мэдээж хорт тавдраас ахуулаад за маш энгийн хүртэл мигрен өвчин тэр чигээрээ бидний амьдралд одоо яригдж байгаа одоо харшилтай холбоотой хүртэл асуудлууд эргээд trauma-наас үүсэлтэй trauma өөрөө тухайн асуудлыг бол бий болгож гол суурийг тавьж гинэ гэж бол үздэн. Тэгэхээр мэдээж зөвхөн Гарбер Матей энэ зүйлийг бол ярьсан биш, ил тод болгож илүү их эмнэлгийн талаас нь бол харуулхад нөлөөлж чадсан хүн бол байгаа. Тухайн хүний гаргасан маш олон номнууд бол байж байгаа. Тэгэхээр энийг онлайнаар аваад унших өндөр боломжтой, бүгд англи хэл дээр бол бэлэн байж байгаа. За нөгөө талаас болохоор trauma гэж зүйл юу юм бэ? Trauma болохоор сэтгэл зүйн өвчин шээ. Trauma бол сэтгэл зүйд үүссэн гэмтэл байдаг. Тэгэхээр энэ гэмтлийг бид нар яаж өөрчлөх ёстой? Энэ гэмтлийг бид нар амьдралтаа яаж одоо авч үлддэг гэхээр trauma бол хүний биед бол маш удаан хугацаанд амьдрах өндөр чадамжтай буюу оршиж эхэлдэг. Энэ маань эргээд таны хувьд амьдралд хандах хандлага төр ч маш их нөлөөлнө. Тэгэхээр ямарваа нэг гинтийн асуудал болоход та тухайн одоо trauma болсон өдрийг буюу хүчирхийлэлд автсан. Эсвэл одоо юу гэдэг гинтийн байдлаар одоо хамгийн наазах trauma маань одоо нэг учиргүй том хэмжээний одоо хүчирхийлэлтэй холбогдохгүй байж болно. Зүгээр энгийн байдлаар хүнээс сонсон муухай хүртэл таныг маш их сэтгэл зүйд чиг гэмтэлтүүлдэг өндөр боломжтой байдаг учраас trauma маань одоо хизээд ч хаанч одоо авчих боломжтой юм гэмтлүүд бол гэмтэл гэж өөрөө үзнэ. Тэгэхээр энэ гэмтлийг мэдээж одоо хүмүүс маань тодорхой хэмжээгээр одоо ойлгож асуудлыг одоо ухаарах хэрэгцээтэй. Учир нь бол энэ гэмтэл маань эргээд хүний сэтгэл зүйд их удаан хугацаанд амжиж бие физиолог, бодит амьдралд одоо хандж байгаа хандлага, эрүүл мэнд ч хүртэл үргэлжлүүлэн одоо үлдчихсэн байдаг учраас эргээд өөрийн мэдлгүй хүмүүс одоо юу гэдэг нь өвчин тусаад удаан хугацаанд явсныхаа дараа юм уу асуудал хандж байгаа хандлага дээр маш их өөрчлөлтүүдийг татснаар буюу одоо асуудалд хандж байгаа хандлагчин хүртэл тэр өдрөөс хойш ямар одоо байдлаар хандах хандлага болсон юм. Магадгүй одоо айдас давтсан жишээлбэл одоо хүүхэд аавда зодуулаад мэдээж одоо тухайн үед маш их айдас авах юм бол мэдээж айдас тухайн хүний бие физиолог, оюун санаа одоо эрүүл мэндтэй холбоотой бүхий л нерв системд нь одоо холбогдсон үлддэг. Үүнээс шалтгаалan тархинд нь удаан хугацаанд одоо гэмтэл учруулан айдас дагуулснаар тухайн хүн маань тэр айдсаараа үргэлжлүүлэн амьдарч хорвоо дэлхий дээр өөрийгөө бүтээх, бий болгох, ярих, хэлэх гэсэн олон үйл явдалд найзтай холбогдсон үүсдэг олон сэтгэл зүйн асуудлууд өөртөө бол татчихдаг. За нөгөө талаас хүмүүс маань энэ үеэр бол нэг бол одоо айдастай авцснаар тухайн асуудлаас зүхтаах гэж хичээдэг. Эсвэл тэр доороо нам зогсоод, тотгошоогоо одоо болоод чивчмээгүй болдог ч гэдэг юм уу. Маш олон янзаар хүн өөрийгөө хамгаалах юм олон хүчин зүйлүүд мэдний бие физиолог тархитай холбогдсон бол үүсчихдээ учраас хүмүүс маань энэ үеэр одоо өөрийнхөө сэтгэл санаанд болж байгаа асуудлууд дээр байгаль одоо дэлхий ямар нэгэн хувирлаар өөрийгөө цэвэрлэдэгтэй адилхан эсвэл хамгаалдагтай адилхан бидний бие физиологч гэсэндээ альва хүнд асуудлуудаас гарах гарцаа өөрөө бол олдог. Гэвч тухайн одоо гол үндсөөрэ хүмүүс маань мартаж эхэлдэг. Тийм учраас ямар нэгэн трауматай холбоотой ивент буюу үйл явдал болсны дараа хүмүүс тухайн үйл явдлыг мартдаг боловч айдас, мэдрэмж, хандлага, зүхтаа гарах байрал юм уу гарц боломжууд нь бол өөрт нь одоо нэг төрлийн арга барил болоод үлдчихдэг учраас үүнээс шалтгаалan амьдралдаа хүртэл сонголтондоо хүртэл тухайн арга барилаараа хандснаар эргээд одоо амьдралд нь маш үр дүнгүй
асуултууд хариултууд бол болон ирдэг. Амьдралд нь бол тодорхой хэмжээгээр тогтворгүй асуудлуудыг бол татаж эхэлдэг. За нөгөө талаас болохоор мэдээж бас хамгийн энгийн жишээ гэж ярих мэдээж шудраг бусаар ажиллаа алдсан хүн дээрээс нь шудраг бусаар ажил төрөлтэй холбоотой асуудал төр хүртэл өөрийнх нь хувьд тухайн хүмүүс шудраг бусаар хандсан босстой хүртэл холбоотойгоор мэдээж тухайн хүн дараагийн ажилд орохдоо ямар сэтгэл зүйтэй одоо орох уу, мэдээж дахиад ажилд ороод дараахан дахиад нэг өдөр өөрийг нь авч хаях уу гэдэг одоо тэр сэтгэл зүйн бас айдсаар бас л дараагийн ажилд орсноор тухайн хүний амжилт, ажил төрөлд нь ямар хандлага бас үүсэх үү гэдэг нь наазахын жишээ дээр бас тухайн хүний сэтгэл зүйд үлдсэн бас жижиг хэмжээний одоо асуудал гарц болон хандах хандлага нь эргээд traumатай холбогдсон бас үлддэг учраас хүмүүсийн маань хувьд ажилдаа хандах хандлага хүртэл тухайн одоо хин нэгэн хариуцлагагүй дээрээс нь өөрийг нь одоо бодоогүйгээс шалтгаалж өөрийнх нь ажлыг одоо үнэлээгүй эсвэл шудраг бусаар хандсан энэ болгон одоо мэдээж хүний сэтгэл зүйд trauma болон үлддэг. Тэгэхээр үүгээрээ дамжуулан хүмүүс маань дараагийн амьдралдаа хандах хандлага маань бас их одоо өөрчлөлтүүд маш одоо сул дорой болох. За дээрээс нь trauma маань мэдээж бидний хувьд одоо стресс, сэтгэл зүйн одоо депресс асуудлуудыг бол татдаг. Удаан хугацаанд өөрийнхөө эмоцийг хадгалж өөртөө асуудалтай байгаа зүйлүүдээ ярьж чадахгүй, айж, имэж, дотгошоогоо залгиж явснаар тухайн хүмүүс маань бас сэтгэл зүгээрээ маш олон өвчлүүдийг бол татдаг. Мэдээж сэтгэл зүйн эмоц өөрөө тэр чигээрээ одоо бидний эрүүл амьдрах, эрүүл сэтгэх одоо зүйлүүдийг бол байнгын одоо татж явдаг. Мэдээж бидний дархлаа бол тэр чигээрээ одоо traumатай маш өндөр хүчтэй холбоотой байдаг учраас маш хурдан дархлаа муутай эсвэл одоо байнгын өвдөд байгаа хүмүүс маань сэтгэл зүйн ямар нэгэн одоо асуудлуудаа хүүхэд байхасаа зөв шийдвүүлж чадаагүй, шудраг босоор шийдвүүлж чадаагүй, айцаас айцын хооронд өөрийгөө хамгаалах гэж ингэж тэмцэн тэмцлүүд маань эргээд тухайн хүний одоо дархлаанд хүртэл маш хүчтэй нөлөөлсөн байдаг. Хор тавдар бол тэр чигээрээ traumатай холбогдсон үүсдэг гэдгийг бол хүмүүс маань ойлгох ёстой. Тийм учраас одоо дэлхийн эрүүл мэнд тэр чигээрээ одоо дэлхийн ертөнц маань өөрөө зөвхөн одоо хүмүүсийн сэтгэл зүйн эрүүл мэнд рүү бол одоо маш их анхаарлаа хандуулах хэрэгцээтэй болчихсон мэдээж энэ одоо хэрэгтэлтэй үеэр бас энэ өөрчлөлтүүдийг бол маш их бий болгох өндөр боломжтой. Тэгэхээр trauma-гийн талаар маш олон одоо жишээ авах өндөр боломжууд, жишээ авах олон одоо сонголтууд бол байна. Trauma маань өөрөө тэр чигээрээ маш энгийн зүйл юм шиг боловч эсвэл trauma маань тэр чигээрээ ямар нэгэн байдлаар таны амьдралд тодорхой хэмжээгээр олон мэдээллүүдийг хангаж байгаа боловч тухайн зүйлийг эдгэх гэж traumаг учиргүй одоо эдгэх ёстой гэж арга барилаар хандхаасаа илүүтэйгээр өөрт чинь болсон тэр үйл явдлыг эргэн санах, дээрээс нь өөрт чинь болсон асуудлуудыг ойлгож мэдэх, дээрээс нь үүн дээрээ дамжуулан өөрийгөө яаж үргэлжлүүлэн бүтээх вэ гэдгийг бол мэдээж одоо миний зүгээс миний хувьд гэвэл зөвлөхөд бол trauma informed the coach учраас энэ талаараа бол үргэлжлүүлэн авч үзэж одоо өөртөө чи ажиллахад бол бэлэн байна. Нөгөө талаас болохоор мэдээж одоо нэгэнд босон үйл явдлыг хүн эргэж сөхөж харснаар тухайн зүйлийг одоо ойлгож өөрийгөө уучлж өршөх бүрэн шаардлагатай байдаг болохоос биш одоо тухайн зүйлийг цэвэрлэх, тухайн зүйлийг үгүйсгэх, тухайн зүйл рүү эргэж очиод хуч төнхөөд ил гаргаснараа тухайн зүйлээс одоо ичиж зовох одоо юу гэдэг зарим хүмүүсийн маань хувьд бас мэдээж одоо маш их хүнд цохилтуудыг маш хүчтэй одоо бэлгийн хүч эрхийлэл эсвэл маш одоо хэцүү үйл явдлуудыг бол амьдралдаа туулсан байдаг. Одоо тийм учраас энэ олон одоо сэтгэл зүйд үйлдсэн хүнд хэцүү асуудлуудыг эргэж ухаж гаргаж ирж сандгалцахаас илүүтэйгээр тухайн зүйлүүдийг одоо амьдралдаа бий болсныг одоо явуулж эргээд үргэлжлүүлэн яаж амьдрах вэ гэдэг олон ийм боломжит өөрчлөлтүүдийг бол мэдээж одоо trauma coach-уд мал өгдөг. Тийм учраас эмчилгээ гэхээсээ илүүтэйгээр тухайн асуудлуудыг олж харж чадсан танд сануулж ойлгуулсны дараа үүн дээр чинь дамжуулан таны амьдрал, амжилт, ирээдүйн зорилго төр чинь ямар саад бэрхшээлүүдтэй холбогдож тухайн зүйл үргэлжлүүлэн таны амьдрал саад болж байгаа. Тухайн зүйлийг одоо бий болгож бүтээхэд илүү их одоо нөлөөлөх учраас өөрийнхөө туулсан амьдралын хүнд хэцүү асуудлуудыг та амьдралдаа илүү их одоо боломж болгож харах, асуудлуудыг илүү их одоо зэгцэлж зөв тийшин чиглүүлэхэд trauma өөрөө бас нөгөө талаараа маш эерэг өөрчлөлтүүдийг та татах боломжтой. Тийм учраас үлдсэндээ та өөрийгөө үлдээгээд гуниглаж одоо та стрессэж явахаасаа илүүтэйгээр тухайн зүйлүүдийг та ойлгож ухаарч уучлсны дараа дараагийн том алхмуудыг хийхэд мэдээж trauma coach нь бол танд туслах өндөр боломжтой байдаг.